Японд ирээд хамгийн хямдхан үнээр хонглож болох газрын талаар яг одоо цааш гэж байна гэж. Би өмнө нь бол хизээ шинэ газар бол хонж байрлалд үзээгүй. Тэгээд нэг тийм газар байгаа. Тэрний үнийг болохоор би видео. Тэрний үнийг болохоор би юуныхаа төгсгөлд хэлэх болно. Эсвэл дундуур нь хэлж магадгүй. Тэгэхээр та бүхэн надтай хамт одоо хонож үзсгээе. Энэ одоо би та нарт дугаашгүй үнийг хэллээ. Одоо Японы байж болох хамгийн хямдхан Travel Before You Sleep YouTube сувгийн Японд та бүхний хүссэн хүлээж ирсэн видео эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдөр юу ярих вэ гэхээр мэдээж Японы видеого хамгийн эхлэх дуртай миний Японы хүчзэгдэг Global Ring дээр ирсэн байна. Аялал Японд ирэх болгоны маань эхлэлцэг энд байдаг. За өнөөдрийн видео бол маш чухал видео шүү заяа. Та нарт одоо юу ярих гэж байгаа вэ гэхээр биш үү? Японд одоо за тэндээс одоо Наритагийн автобус ирчээд явж байна. Тэр автобус. Гэт Наритагаас ирнэ. Эндээсээ ингээд Нарита руу явж одоо Монгол руугаа эсвэл өөр улс руу явдаг аа. За тэгээд одоо ирээд яаж амьдрах вэ? Аяллаар ирчлээ, амьдрахаар ирчлээ. Над шиг хэрвээ ингээд юугаач мэдхээргүй одоо би болохоор Японд ирэхдээ орой буугаад хаана байх нь тодорхойгүйгээр ирж исэн багхгүй юу? Яг ийм хүмүүс хэрвээ байгаа бол Японд аялахаар ирэх гэж байгаа бол амьдрахаар ирэх гэж байгаа тийм зоригтой эсвэл ийм тэнэг эсвэл ийм төлөвлөгөөгүй ирсэн азаас авах гэж залуу насаа үзэх гэж ирсэн хүн байгаа бол яг одоо энэ бичлэгийг үзээрэй. Учир нь энэ бичлэг юуны тухай вэ гэхээр Японд ирээд хамгийн хямдхан үнээр хонглож болох газрын талаар яг одоо цааш гэж байна гэж. Би өмнө нь бол хизээ шинэ газар бол хонж байрлалд үзээгүй. Тэгээд нэг тийм газар байгаа. Тэрний үнийг болохоор би видео. Тэрний үнийг болохоор би юуныхаа төгсгөлд хэлэх болно. Эсвэл дундуур нь хэлж магадгүй. Тэгэхээр та бүхэн надтай хамт одоо хонож үзсгээе. Энэ бол Ikebukuro Station шиг эргээд байдаг тэр газар байгаа. Ямар газар очиг үзсгээе. Та нар намайг одоо юу руу явж байгаа л гэж бодож байгаа бах. Capsule House, Capsule Hotel руу явж байгаа. Тэр нь болохоор одоо бараг л замуугаар хэлэхэд авс шиг тийм газар байдаг. Тийм газар руу очоогүй. Тэрнээс арай өөр газар байгаа. За McDonald's байна. McDonald's одоо дэлхийн хэдэн ч орон салбартай байлээ. Одоо тоогоо алдсан. Тэгээд ямар газар очих туутахгүй эргэлээд харуулъя. Ингээд саяныхаа тэр буланг тойроод хүрээд ирчихлээ. Өнөөдөр бол 4 дахь өдрийн орой байгаа. Тэгэхээр бас энд бол хөл хөдөлгөөн бас амралтын өдөр 5 дахь өдрөөс арай гайгүй гихтэл мэдээж төм буучгэндэг бум төчгөндөг газар байгаа. Яг үүдэнд нь ирчихлээ. Энэ газрын одоо сурталчилгааг би ерөөсөө хийгээгүй. Зүгээр л тань мэдхгүй. Хэрвээ та баг төсөвтэй байгаа үедээ хоноглох газар хайж ивэл одоо Японд гудамд хонох гээд байвал одоо муу кейсээр ярих юм бол би нэг удаа бол бараг л гудамд хонж исэн. Тийм газар ирлээ. Орцгой. Ямар л гэчин газар л бүгд яваад юм да. Харцгаая. Хэнийчаа. Нэг ийм газар ирчихлээ. За би бүртгэлээ хэлэхэд тэгээ та бүхэндээ тухтай дараа нь суугаад хэлье. За бүртгэлээ хийлгэжтэй нөгөө гадаад пассвортгүйгээр одоо имэрдүү буудалч юм уу тийм газар ирэхэд бас сонирхолтой байна. Дандаа л яадаг болохоор Японд одоо миний одоо бичлэгийн донд нь юу яаж ийсэн? Окинавад ингэж нэг буудал орж исэн. Энэ бол буудал биш. Би одоо ямар газар гэдэг нь одоо хүртэл
Тавханд хилээгүй байгаа. Ингээд бүртгэлээ хэлэх гэсэн байгаа. Дээшээ гарч өрөөгөө үдцгээ ийм нэг бланкет өгсөн. Тэгээд гарахтаа тооцоогоо өгд юм байна. Та бүхэн хэрвээ жоохон мөнгө олох хэцүү байгаа болол нь штэ. Эхлээд бүртгэлээ хэлчихээд дараа нь ирж интернеттэйгээр ингээд сууж муугаад юм уу мөнгө олцоод гарах үедээ төлбөр төлөх юм уу эсвэл хүнээсэхгүй бич одоо муугаар батгах ч үү. Тэгэж бас толгоо хорогдох боломжтой байж энэ газар. За тэгээ одоо би ямар газар гэдгийг сүүлд нь хэлэн тэгээд миний өрөөг үцсгээ бүгд тэр хаанч. 4 давхар гинэ. Яа. Ямар л газар ирчвэ. Одоо би 0.1 дээр бишээ зүгээр 1 дээр бичлээ. За иймэр төрөл шиг байна. За 3-ын F-ийн B floor гинэ надаа. Зүгээр ч нэг 3 өчгөө. За 3-ын завсар юм байна. За энэ бол батны 4 шүү. За би 4-ийн 10 гэдэг тоотод ирж байгаа. 4-ийн 10 гэдэг тоотыг бүгдээрээ харцгаая. За энэ ингээ пэйжтэй. За 4-ийн 1 2 за энийг харуулчих. Ийм хараа. Та нар амьдралдаа энэ бичлэгэн дээр амар том гараад ийн заяа. Та нарт зүгээр нэг гараараа бариад харуулчих. Энийг гарны хэмжээтэй. Гарнаас бараг бага хэмжээтэй. Ийм жижиг юм байгаа шүү. Тэгээ лаунжи байна. За 1 2 энэ нь 0 тэгээд энэ 4 шиг шүршүртэй. За 4-ийн 1 4-ийн 10. Манайха миний өрөө хаана байна? Бас дээшээ явах нэ. Нэг дээшлэхгүй байна. За тамхины өрөө бисээ. Тамхи татгүй гэж би тамхид дургүй намайг тамхинаас хол байлга гэсэн чинь нэг ч хол биш шүү нэ. За орж байна. Штүрөрөө. Сайн уу? За гэрэл асаахад бэлэн боллоо. Анхаар 3 2 1. За энийг би 0.6 дээр бичихгүй болвол болохооргүй. Байна энэ яг л 1.5 м квадрат юм уу да. Арайч тэрнээс өөр юм уу? Хэмжээтэй байна. Өөрхийн амтан ингээд 0.6-гийн камераас амхандаа арчсан шүү. Та камера солиё гэвэл 50000 subscribe хүргээд өгөөрэй. Тэгвэл биш бол гараад камера авчих. За ингээ 2 тавчигтай энэ ингээ миний готл. Ингээд эндээ юм зурагттай 2 шиг дэртэй энэ мэдээж хогийн сав 2 шиг салфитик энэ одоо зурагтных нь юм уу тэ караоке шиг дуулахгүй байлгүй зурагтаа асах та хэрэгэлт юм болоо. За 1 2 3 арзетиктэй яа энэ одоо юу юм бэ? Эндээ нөгөө зурагт үзэнгээ сайхан суудаг хэсэг нь юм байна. Юу энэ чинь компьютер юм биш. Зурагт гэсэн чинь. За бүү мэдээ. За ингээ үлгүүртэй толтой хүний амьдралын цөм бүрдсэн ийм газар байна. За энд ингээд би 12 цагийг өнгөрөөхөр сая захиалга өгчлөө. Гэтэ хамгийн гахалтай нь би болвол ингээ гэр байгаа офис байгаа. Тэднийгээ ингээд хажууд нь юм болохоор та бүхэнд видео хийх гэж хийж байгаа шүү. Сонирхол entertainment юу гэдэг сарда. За энийг хараа. За ингээд 401-ээс ахуулаад 24 өрөө нэг давхартай байгаа юм байна. 24 өрөө. Зя. Энд одоо би ажиллаа хийн. Тэгээ бусад давхарт нь одоо юу байна? Одоо хамгийн гол нь уцыг харуулъя. Тэгээд би одоо доошо буугаад үнийг хэл. За баяртай миний өрөө минь. Турц зур наалга нартай. Ингэж одоо нэгтлээ хаагдлаа. За энэ ротэ цэвэрлэгч залуу ийм юм байна. За одоо би та нарт дугаашгүй үнийг хэллээ. Одоо Японы байж болох хамгийн хямдхан хоноглох толгойн хорогдох газрын үнийг хэлнэ. За энэ газрыг бол одоо нэр нь юу вэ?
За энэ газрыг бол Costoma Cafe гэдэг кафе хаус байгаа. Энэ дунд та 30 минутаас ахуулаад 24 цаг тэгээд цаашаага сумгаад байх боломжтой. За саяны жижиг өрөө байна штэ. Нэг 12 цаг одоо өглөөнөөс одоо би сая 7:30-аас за 7:30-аас авсан гэж тооцоход маргаашаа 7:30-д гарна. Энэ хугацааны үн бол Монгол мөнгөөр 50,000 төгрөг. Энэ нь болохоор Японы йенээр 2,500 йен гэсэн үг. 2,500 йенээр ингэж 50,000 төгрөгөөр та нар одоо Монголд бол ийм газар бол Мерцер одоо капсул хотел маягийн юмнууд байгаа. Гэхдээ одоо 50,000-аар одоо зөвхөн хоноод зогсохгүй интернет хэрэглээд судалтай өрөөнд унтаж амраа зогсохгүй зөвшөөрөл мэдээж байсан. Ингэж болно. Энд яаж нэг юм бэ? Зя бота. Цагаан бота. Саяных ингээд шар юу ботатай. За тэгээд ийм каре биш үү? Үнгүү. За одоо энийг хар. За ингээд сүү байна. Бидний уудаг одоо айрхтай адилхан гэж үүдэг калфис энэ байна. За ингээд кофенууд байна. Жууснууд байна. Ингээд ахаад кофенууд байна. Бид нар бүгдээрээ энэ үнэндээ орчихсон. Одоо би 12 цаганд орсод бүгдийн одоо энэ шинийг хаалшиг гэдэж энийг өхөр шиг ууж болно. Тэгээд та нарт за нийтдээ одоо юм биш үү? 5 давхар юм байна. 5 давхар. Барилах хэсэг нь. За та нарт үнийг харуулъя заяа. Үнэн нь бол ийм юм байна. Асуунасаа 30 минутын ингээд 24 цаг. Би ингээс бүртгэл үсгээд ингэсэн болохоор ийм үнээр хийж байгаа. За энд тэгээд за бас дээрээсэн заяа. Ингээд ажиллаа хийгээд суух өрөөтэй тасалгаа хэсэгтэй. Энд бас юм компьютертэй. Энэ ингээд өрөөтэй, санаа залгууртай. Эндээ ямаа хөвөлчөж олно. Тэгээд жоохон ингээд юм уу манга, анime энэ төртэй Японд сонирхдаг, ойлгодог хүүхэд залуус байх юм бол ингээд сайхан уншаад саяны хэсэгтэр нь сууж болно. Энд нэг гадны хүн орохыг хориглоно гэдэг өрөө байна. Галын хэсэг нь галын ортой. Я ийм нэгэн газар Японы амьдрал биш Японд ирээд байж болох хамгийн эндээс гэрлэгч чинь хамгийн хямд хувилбар байна. За одоо би сайхан суугаад ажиллаа хийлээ. Унгарын элчнэр рүү имэйл бичих хэрэгтэй байгаа. Токиод. Тэгээд зургалтын асаагаад үзье. Доторх юмнуудыг үзье. Тэгээд зүгээр яаж байгаад ах вэ? Ойр орчноо би ахаад гарч нэг танилцуулъя. Өнөөдөр Японы оройны шоуны амьдралыг нэг баг саг харъя. Би тэгтээ мэдээж уудаггүй шүү уучлаарай. За түрүүний нөгөө юу байсан? Шар бутагийн эдий. Та нар шүү дээ Японд нэг хоол идэх нь 20,000 төгрөг. 20 тэгээд ингээд эндээс би 2 хаягийг гадаа гараад идэхэд энд хонох хүнтэй тэнцэн гэсэн үг шүү дээ. Тэгээд тэр уух юмнуудыг бодоод үзэх юм бол бүр тэнгэрт хадаад явчихна. Би нэгийг нь болохоор ингээд. Тэгээ одоо энийг би бүтэн аяглаж дуусчаад нэг харуулаад тэгээд оноо өгцгөө. За би саяныхаа хэлснээр ингээд цагаан будаатай каре тэгээд нөгөө шар будаатай дахианы махтай мөн дотроо аваад за тэгээд нэг аяг устайгаар ингээд заавал нэг өрөөндөө идэх юм байна. Өрөөндөө жижиг өрөөндөө идэд оноо өгцгөө. Оо би ус авсан шүү дээ. Энэ бүр би өөр амар цадах юм байна. Хурж ирээд калфис авъя. Яма тавьчаад. Тогтог бирлээ. За сайхан хааллаа шүү. Бүгдээрээ одоо өнөөдөр ариун хаална. Одоо дахиад яваад калфис аваад нэрээ. Саяны хэлснээрээ.
За нэг яс хогийн савтайгаа би их орхоо юу яасан юм. Юуг нь харах уу? Юу вэ? Ингэж гарч болох байсан юм шүү дээ. Ингэж гараад ингэхгүйгээрээс жоохон төөрдөг байсан шиг юм байна. Эмэгтэй нь бол бас тусдаа нэг байгаа юм байна. За. Ямаа хоолой эзнийхаа дараа би нойлыг нарч хараалаа заяа. Японд ингээ олон жил байсан байлгүйсээ соёлын шоконд орлоо. Юу вэ гэхээр дэшегээ хийх аяг нь хаана байгаа юм бэ? Би тосож аваад ууя гэсэн чинь энэ нь одоо ингээд өөрөө гараад ирдэг юм байна. Нара аягтайгаа ингээд орон гэртээ толгой хорогдох дээвэртэй байна да. За энэ доор байгаад ирсэн нөгөө юуг нь суудаг сандлал энийг юу гэдэг вэ мартчих. Суул туур бишээ. Сайхан дохнод авлаа. За одоо хоолоо идэж амаа өгцгөө. Тэгээд би бас их гоё мэдрэмж авч байна. Яагаад тэгэхээр нөгөө яг гэрийнхаа ажлуудынхаа хажууд байгаа гисэн хэрнээ ингээд яг гадаадд байгаа юм шиг өөр газар хоноод ингээд явах бас өрмөц мэдрэмж байна. Та бүхэн бас Улаанбаатарт амьдэрдэгч гисэн бас ийм өөр газар юм уу? Одоо ийм газрууд бол капсул хотел ч юм уу, саун ч юм уу, тийм газар ингээд ирээрээ юм уу ганцаараа нэг хоног байж үзээрэй. Гоё бас өөр мэдрэмж авдаг юм байна. Зя. Намайг юм идэхээр нөгөө ямар муухай идтэй гэдэг штэ. За тэр чаах. Ман сайн гарч байна. Санаар сайн харагдаж байна уу? Чичгүүрөө болохоор ингээд камера нэг болонд нь тавьчаал. Зя. Хань махта. Буда. Хой. За кара. Би тэгээд гадаадын олон улсаар яваад нэг юм ойлгосон л тоо. Жохон мөнгө багтай. Тэгээд яваад гоё шүлтэй махтай хоол идэхээр хамгийн гоё байдаг. Ямар хоол нь хамгийн гоё байсан бэ? Ямар улсын хоол хамгийн гоё вэ гэхээр зүгээр л өлсөж байхдаа идсэн хоол. Цатахад цагаан хурууны сүүл амт өлсгөд үлэн бугын ивэр амттай гэдэг штэ. Тэгэхээр одоо би бол нэг өлсөг усаа хэдэн цагийн хоол идсэн. Тэгтэл салбитэг. Энэ дэхтэй гоё юм биш үү? Та хэрвээ жоохон залхуу хүмүүс ичж байгаа юм бол ингээд мосгоогоор ингээд хамаг юм хийчих юм байна. Ингээд зургтай үзлээ, хэлээ явууллаа. Салбитэг авлаа, хоолоо идлээ. Тойлонд нүрээ харлаа. Бүгдийн сайхан суугаа байрлалаа хийчих юм байна. Зэ ингээд калфис. Одоо гадаа бол бүр амар халуун байгаа. Юун дотор баг гэртээ кондишн асаахгүйгээр байхад 34 градусыг зааж байгаа байхгүй. Тэр гадаа бол бүр амар халуун байгаа. Тийм болохоор би шүн видео хийсэн. 2 дугаарт хонох гэж видео хийсэн. Тэр нүүр ашгаар камерман жоохон бүрсгэр гарч байгаа юм гэж ойлгож байгаа. Тийм учраас subscribe, like дараарай. Энд хоолнд би оноогоо үгүй. Энэ маань хоёрсан. Каре би ерөөхдөө нэг хийдэггүй юм. За энэ дээр болохоор 9 оноо, энэ дээр 7.5 оноо. Калпис дээр 10 оноо. Тавсан ямар оноо баг тий. Зя юм байна. Бүдрэ. Зургатуу компьютер л юм шиг байна. Асаад үзье та тий. Яаж ассан бол би одоо зургт хэрэглэдэггүй болохоор Японд. Зя. Оо. Тэн дооны хэсэг нэ.
Оо. Хөл бөмбөгийн дэлхийн аваргыг би энд ирээд ингээ үзчих бас болох байсан байх шүү. Зургтгүй хүн ч одоо. Зургтгүй тэгээ дээрэс нь бас нөгөө юунууд байхгүйсэн. Үздэг аппликейшнуудад холбогдоогүй байсан учраас ой. За. Гоё юм байна. Энэ сая юу орж болж ирсэн шүү дээ. Ингэж орж ирсэн шүү дээ. Тэгэхээр өссөн. Маа заачлуулаад. Оо. За бичсэн. Соёлын шокны баг юм аа. Зя. YouTube руу орлоо. YouTube дээр логин хийгээг байна. Зя тэгээ бүгд юу гэж чимэдэж байгаа. Travel B4 гэхээр биш гарч ирнэ. Before гэдэг одоо унтах гэдэг үг төрөл байгаа. Зя. Залуусаа 3180 дагагчтай гэж 84 байсан таг. Зя дагагчтай гэж энэ залуу ингээд байгаа шүү та бүхэн. Энэ одоо subscribe гэдэг хэсэг дээр нь дараад дараагийн юуны бичлэгийн бас санаа байх юм бол миний бичлэгний доор чөлөөтэй бичээрэй. Тэгээд дээрээс нь та бас Япон болон өөр улсад байдаг болвол надтай хамтарч контент хийх боломжтой шүү. Би бол зөвшөөрөхөд бол таатай байх болно. Сайхан зургатаараа үздэг YouTube-рээ үзээд байж байна. Одоо гарч өндрэ. Юуг нь харъя? Нойлыг харъя. Оба. Нойл хаашаалаа. Доош харсан. Зяг. Дотор хүн байна. Снийцэнстэй хувцас хийдэг хэсэгтэй. За хэрэгэлсэн юугаа хогоо хийдэг хэсэгтэй. За зэн байна. Сахбин саван ангижруулагч шампунтай. Дэгөө жижигхэн налтай. Боломжтой. Сайхан нойл байна. Энэ нойлнаас хүн гарсан байна. Янзтай үй. Чин бүр Японы нойл гэхэд яасан гэвчгүй том юм бэ. Нойлын цаас үүтэй. Нойлынхоо зайг ашиглаж ингээд судалчилгааны самбар хийсэн байна да. За түр камера унтраалаа намайг яах гэж байгаа та бүхэн гадарлаж байгаа баг. Зя. Гудамд гэрэлтэй болохоор овчин айгу гоё харагдаж байна. Би сая юу яаж үзсэн? Нөгөө бас гадны хүнээс ингэж бичлэгнийхаа дундуур яриа оруулахаар их зүгээр үүдэг. Тэгээд энд байгаа ажилтнаас нь юм асууж болох уу гэсэн жуулчлаарай. Манай юуны дөрмийн дагуу яриа хийх боломжгүй байдгаа гэд надтай ярих боломжгүй гэж хэлсэн. За. Тэгээд би нөгөө түрүүний ярьснараа годомж ямар байна? Өдрөө харцгаая. Зянгийн гадаад жуулчд бас явж байна. Энэ стейшн дээр маань өдөрт 2,500,000 хүн холхиж ажиллагаар амьдрал аяллаа хийдэг.
Одоо бүгдээ ямар хүмүүстэй замдаа таах нэг одоо юу болж байна заяа. Одоо энэ дээр цаг харцгаа бүгдээ 10:25 болж байгаа заяа. Би нэг 10 минут алхаатай. За энэ ингээд юуны Японы уултын соёл байгаа. Ажлаа харчаад ажлынхантайгаа дараах цэргээ мартаад шахуу ингэж баг градустай алкогол хэрэглэдэг. Энэ бол караоке. Би Японд өдөртөө $10 хэрхэн явах талаар бичдэг гэжсэн. Үнэхээр арай өөр караоке байгаа. Тэр дундаа бас караоке ороод амжиж исэн, дуулж байсан. За ингээ раменгийн газрууд байна. Хоолны үн бол ерөнхийдөө тэгэл 1000 йен хавцаа илүү дутуу байдаг. Энэ ингээ охтуудтай юм ярьдаг Girls Bar гэдэг. Хөвчлэн одоо ирчүүд ганцаараа орж охтуудтай ингээд арх хоёролж өгөхөр нь буугаад юм яриад байж идэг газар. Би бол орж үзээгүй. Seven-Eleven бол Азийн миний мэдхээр бол хамгийн том хав тухтай дэлгүүр. Ингээд нэг стрим киктер хийвэл юу гэж бодож байна таад? За. Ийм нөхдүүд бас газраа танилцуулаад орхоо гэдээ байж идэг. Хөөд гайгүй харвуу үзүү. Тэг энэ хамгийн годомч нэг юмэрдөө яг нөгөө арай юу гэдэг ингэ хэлчихэл яг тохиргоох. Яг одоо Шинжукугийн Кабукчогийн арай баг хүнтэй хувилбар л гэдэг ойлгочих. Арай 2 дугаар Кабукчо юм уу? Кабукөрөгийн нишигүүч. Ерөнхийдөө бол онцлог нь бол ийм. Түрүү та нар намайг нөгөө бичлэг хийж байгаад нэг хүн хальт шүргсэн шүү дээ. Одоо камер хагаа зогсоход нь би нэг бидэн хурцчаад нэг way гэсэн шүү дээ. Way гэсэн мэдээж хятад хүн байсан. Тэгэхээр энэ хэсгээр ерөнхийдөө бол маш их одоо төв хэсгийн хятадуудын сошиал хэсэг байхгүй юу? Тэг хятад хоолны газар маш ихтэй хятад хүмүүс зөндөө байдаг, бизнес хийдэг. Тийм учраас энэ талд бол бараг л нэг 3 хүний нэг нь бол хятад хүн таарах магадлалтай газар. За нэг иймэрдүү дээ. Гэртээ ард юм билүү. Буцаад гэртээ арчаад унтчаад ирчихсэн. За одоо юу яа? Одоо та бүхэн ингэж бодож байгаа. За чиний амьдрч байгаа газар чи одоо хамгийн хямдхан нь муу юм болвол одоо энгийн зүгээр нэг хоёлаа орчоор нэг хотелүүд ямар үнэтэй байдаг юм бэ гэж бодож байгаа бох. Тэгээд одоо биш яваад ямар нэгэн одоо рандом замд таарах хамгийн ихний буудлын одоо буудлууд чиглэлээ юу гэдэг чинь 2 цагаас ахуулаад маргаашийнхаа 11 цаг маа хүртэл байдаг. Тийм буудлын үн хэдвэ гэдгийг харцгаая. Энэ дээр ийм Balian гэдэг нэртэй хотел байгаа. Сүлжээ хотел байдаг. Ийшээгээ орж би бичлэгтээ ороод яах юм те үнийг асуугаад тэгээ мэдье. Буудлал гэж боддог байсан. Тэгсэн чинь буудлал биш юм байна уу?
Караоке марокетэй ийм газар гинэ. Хотер жанаа гэж бодчих. За өөр бодлоо энүүгээр мундахгүй л те. За өөр бодлын юм. Юу руу явчих. Одоо хамгийн түгээмэл байдаг Апа хотел гэж байдаг. Тэр хотел руу явцгаая. Энэ зүг рүү байгаа. Энд нэг 3-4 жилийн өмнө байсан Апа хотел байха болцсон юм байна. Өөр хотел болчих. Тэгээд дэсээ юу яалаа. Эндээс энэ Токио Вест гэдэг юм хотел олоод сая ороод үнийг харсан чинь 8,000 йенээс ер нь дээшээгээ тэгээд хамгийн мяар нь 8,000 йен байна өдрийн. Тэгэхээр тэр нь юу гэсэн үг вэ гэхээр 2816 170,000 төгрөгнөөс сахвалаад ингээд тэр өрөөнд бол хоёулаа орчиж болохоор юм байна. 170,000-аар ингээд энгийн хотел байж болдог. Ганцаараа над шиг хүнд бол мэдээж хамгийн хямдхан, хоолтой, зурагтай, Wi-Fi-тай тэгээд миний одоогийн байгаа 50,000-ын сайхан юу маань Кастомо кафе маань хамгийн хямдхан сонголт хэвээр байгаа гэдгийг нотолж чадлаа. Хоёулаа орсон ч гэсэн тэгэл 100,000 болох юм чинь 160,000. Тэгээд цаг нь 12 цаг баг биш. Шиг байна. За орж унтъя дөө. Энэ хаваараа нэлээ алхачлаа. Цай бас та нарт нөгөө видеонд оруулаагүй нэг хэсэг байгаа. Тэсээ нэг залуу намайг ингээд мик асфальттай явжсэн байхгүй. Тэгсэн чинь мик унтраж байгаарэ. Нэг юм санд болгоё гинэ. Тэгсэн чинь чи Япон надад зөндөө Япон охтууд байгаа. Тийшээ ингэж явж болно гэд. Одоо Японд бас тиймэрхүү юмнууд бол манай энэ хаваар бас Шинжикгүй хаваар бол зөндөө байдаг оройн цагаар. Тэгээ би бас жоохон явуулаад юу асуулаа. Чамд юу байгаа юу? Хар тамхи байгаа юу гэж асуусан байхгүй. Тэгсэн чинь юу яг одоо бол алгаа. Гэхдээ манай гэрт бол байгаа 1 грамын 6,000 йенээр өгнөө. 6,000 йен ч одоо 130,000 гэхгүй. Тиймэрхүү ийм одоо муухай бус зүйлс бас байдаг шүү. Та бүхэн бас буруу зүйл дуруу татагдаж би өөрөөсөө сурталчлаагүй шүү. Зүгээр байдаг. Одоо бас хит аюулгүй газар Японч хамгийн аюулгүй газар хүүхдүүдээ сургаж мургахад гэдэг боловч бас эцэг эхчүүдэд зориулж хэлж байгаа шүү. Ингээд муу газрууд нь ч гэсэн ингээд явхад бол бас байдаг учраас нэг санаад авчвал зүгээрээ гэдэг сумаар хэллээ. За ингээд миний өнөөдрийн хоноглох газар руугаа ороод доторх юуг нь бүгдийг үзүүлсэн байгаа. Өнөөдрийн бичлэгтээ хамт байсан та бүхэндээ баярлалаа. За тэгээд subscribe дараарай. Тэгээд 5,000 subscribe-ийг хөрөнгүүтээ шууд тийшээгээ дэлгүүр ороод сайхан DJI камер авъя гэж бодож байгаа. Одоо бол ингээд утсаараа хичээнэ. Манай нөгөө нэг сая дагагчтай YouTuber найз маань 400,000 subscribe хүртлээ. Өөрийнхөө iPhone 13 утсаар бичлэг хийсэ гэж надад бас урам өгсөн. Тэгэхээр одоо дараагийн бичлэгээр бүгдээ уулзцгаая. Дараагийн бичлэг Японд юу үзмээр байгаа талаараа та бүхэн комент хэсэгт бичээрэй. Миний одоо 2 санаа байгаа. Нэг нь Японд дох одоо үйл ажиллагаа, бизнес эрхлэлтийг монголчуудыгаа ингэж хийсээд хөвчлэн манай найзууд байгаа. Тэднийгээ үзээд одоо танилцуулаад явах Японд дох Монголын амьдрал, монголчуудын бизнес эрхлэлт гэдэг видео. Нөгөөх нь болохоор Японы одоо орон гэргүй хүмүүсийн амьдралыг бас үзүүлэх юм уу гэж бодож байгаа. Яаж амьдрдаг одоо гудамд хүмүүс байдаг. Ийм 2 санаа бол байгаа. Тэгээд та бүхэн өөр санаа байх юм бол бичээрэй. Японд амьдардаг бол бас хамт видео хийж болно шүү. Контентийг сонирхолтой болоод. Тэгээд мөн дээрээс нь хэрвээ надтай Японд таарах юм бол би одоогийн шиг харьцаж байгаагаас бол шал өөр хүн шүү. Арай жоохон тэнэг хэлчихв. Жоохон өөр байх шүү. Одоо бол нэлээд залуу ярьж байгаа. Уулзаад үзэхэд бол нэг убаа ярих баг шүү. Тэгээд нөгөө юугаа ялгах хэвээр ажил YouTube-ийн юу бичлэг гэдэг зүйлээ ингэж ялгахын тулд хүмүүс чинь ингэж гэртээ очиод ажил дээр очиод өөр байдаг. Тэрний л нэг жишээ шүү. За ингэж сайхан амарцаагаарай. Лайк дараарай, subscribe дараарай. Bye bye. Микэ зүгээгүй.
байна. Энд бичиж нэвчээд байгаа. Ингээд жоохон кондишн ажиллаад сэрүүхэн болд юм байна орой. Одоо оройч аваад сэрүүхэн байсан л баг та. Хөвтгээр нөгөө биеийн дулаан басаад ирэхээр тэн дээрээс нь үлээгээд нөгөө юу шиг гэрийнхаа кондишн шиг нэг янзлж юуг нь тааруулчихгүй болохоор даарах гэдэг. За тэгээд би нэрнгээсээ хонж унтаж байгаа шүү. Ха нөгөө танаа тамны нэвтрүүлэх шиг шууд буцчаад өглөө ирвчлэг хийхгүй. Тэгэхээр танаа тамыг мэдхгүй гэдэг. Оны алдарт куб хэлбэртэй карвас. Тэгээд энэ хүм маань тайлбарлаж байна. Идэхэд бол амттай биш шүү. Зөв идэхээр бол энийг аваад тэгээд зүгээр ингээд үзэмж зураг муураг юм уу ингээд сонирхолтой байдлын үднэс энэ гоё шүү. Бараг нөгөө нэвтрээд энэ төр хийдэг баха гэж бодож байна тарихын тулд. Тэгээд 20,000 йен буюу 500,000 төгрөгөөр ингээд нэг жирхэг таравс авах нь байна.